үйлчлэг үйлчлэгээ бол маш их чухал. Яг л мөрөн сумын 40 гаруй мянган сумдын ирсэн бусад аймаг хотоос шилжин сурчиж ирсэн төр ирсэн иргэдийг бол одоо хурц үйлчлэг үйлчлэгээр манай нийгмийн эрүүл мэндийн ажилтан болов сонсогч нар бол гэрээр нь орж илрүүлдэг байгаа. Ингээд энэ жилийн хувьд болохоор хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн эхний 4 сарын байдлаар жирэмсэн 11 ахмад настай гээд нийтдээ ийм хүмүүсийг хурц үйлчлэгээр илрүүлж хяналтандаа авч үйлчлэг үзүүлж байгаа. За одоо энэ манай энэ онд хэрэгжүүлсэн гол ажил бол одоо эрүүл мэндийн сайдаа 2016 оны энэ 93 тоо тушаал хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэгээд нэгдсэн эмнэлэгтээ өрхийн эрүүл мэндийн төвөд гэрээгээ хийгээд лабораториос сорьцыг зөвөрлж эхэлсэн 1 сараас. Тэгээд эхний 4 сарын байдлаар нийтдээ манай эмнэлэг гэхдээ 381 сорьцыг тээвэрлээ. Ингээд хэрэгжүүлж байна. Одоо ер нь ахин энд ойлголцоод ирэх амар байгаа. Арт директийн энэ дөр ерөөсөө сэтгэл ханамж маш их мэдчихэв. Манай эмнэлэг маань ийм үйлчлэгээ үзүүлэлт болцсон уу гэдэг. Энэ маш их талархалтай үйлчлэгээ байгаа гэж бас нэг илэрхийлэхийг хүсэж байна. Хамгийн манай тулгымцсан асуудал бол тэгээд манай нийтлэг өрхийн эрүүл мэндийн төвөнд байдаг тийм үнэхээр санхүүжилт төрөлшин сувчийн асуудал гээд тэр асуудлууд бол байсаар байна тийм тэрийгээ бас шийдвэрлэх юм бол бас боломжтой. Тэгээд манай аймагч нь нийгмийн эрүүл мэнд хариуцлага хамтын ажиллагааны жил гэж 17 хоног болгон зарласантай холбогдуулаад бас төрийн болон төрийн төсвийн байгууллагатай бид нар нэлээд хамтарч ажиллаж байгаа юм. Тэгээд энэ дээр бас нэг өсгөлийн хөгжил дэвшил төрийн бас байгууллагынхантайгаа бид нар хамтраад нөгөө шийдэж чадахгүй, бүртгэж чадахгүйсэн төр орчин суугчдын асуудлыг болоод бүр бүртгэлжүүлээд бүр овог нэрээр нь насаар нь те ингээд бүртгэлжүүлээд гаргаад ирсэн байгаа. Хоёрдугаарт нь бас сэтгэл ханамжийн судалгааг бас гаргаж өгсөн сайхан судалгаа болсон байгаа. Гуравдугаарт нь бас нөгөө шинэ эмнэлгийн хүрээнд бас хөдөн дуу хөгтчүүдийг бас те биднэрт хийж өгсөн. Тэгээд манай тэргүүн лагуугаа бас энд оролцож байгааг бас та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. Манай өрхийн эрүүл мэндийн мөрөсөн 5 өрхийн эрүүл мэндийн байдаг. Тэгээд 5 өрхийн эрүүл мэндийн үед дарамтраас уулзах ирсэн байгаа. За ер нь бол тэгэл өрхийн эмнэлэг бол манай эрүүл мэндийн салбарын хамгийн суур одоо топ иймэл одоо эмнэлэг хүн амдаа хүрсэн, цэг төрсэн тийм л эмнэлэг байх хэрэгтэй. Тийм учраас та бүхэн маань бас их сайхан ажлууд хийж байгаа юм байна. Энэ ажлуудаа улам цааш нь өргөжлүүлээд бусад олон өрхийн эмнэлгүүдтэйгээ туршлагаа солилцоод цаашдаа нэг иймэрхүү байдлаар яваад ах юм бол иргэд маань ч гэсэн тэгээд одоо та нарын боломжтой нөхцлөөр нь энэ сорьц тээвэрлэх байдлаар тэгэл энэ телемедицины сүлжээгээр ингээд холбогдоод явчих юм боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо чухал мөнгө гарахгүйгээр хийх ийм ажлууд байгаа даа. Тэгэхээр зэрэг танайх бол их сайхан тогтмолцсон үйл ажиллагаа нь одоо бас өөрсдөө идэвхтэй юм байна тий. Харахад ерөөсөө энэ ярьж байгаа юмнууд нь бол тодорхой. Тэгэхээр зэрэг одоо биднэрт дараагийн хийх ажлууд бол бодлогын түвшиндөө л бодлогоо зөв чиглүүлнэ. За тэрнээс нь та нарын өөрсдийн итгэх чармаалт юуг нь олж авах вэ, юуг нь одоо сайжруулах вэ гэдгийг та нарын овсгол мэднэ. Тэгээд өрхийн эрүүл мэндийн чинь сувилгын төслөмж үйлчлэгээр нь хөнгөвчлөх төслөмж үйлчлэгээр нь даатгалаа санхүүжилтээд ирэхээр чинь та нарын санхүүжилт чи хөөрхөн босоод ирнэ шүү дээ. Тэгээд одоо энэ босож ирсэн санхүүжилтээ яаж одоо энэ одоо шийдвэл жижиг энэ цооног мооног юмнууд хийх ч юм уу тийм юмдаа яаж зарцуулах вэ гэдэг энэ нэг менежментийг бол та нар санхүүгийнхаа хувьд бол бас чиг гэж гаргалгаа гарах боломжтой гэж бодож байгаа. Одоо та нар өрхийн эмнэлгийн дунджид цалин болоод одоо төв эмнэлгийн эмчнэрийн цалингаас бол харьцангуй арай дээр байгаа биш үү? Хүн амтай нь бол одоо би өөрийнхөө баримтанд тийм би одоо 28 жил ажиллаж байгаа. Тэгэхээр 530 мянган төгрөгийн цалин авч байгаа өндөр. Нөгөө нэг иргэнд тооцоороо тийм. Ер нь боломжтой тэр бид нар нөгөө нэг сууцгаагаа зарлах чи юу? Нэг иргэн сууцгаагаа санхүүж. Нэг тогтмол зарлах чи яаж байгаа? Тогтмол зарлаа өөртөө тэрнээсээ гаргаж бүх юмсаа тийм. Тэгэхэд одоо сумын эмнэлгийн эмч гэхэд 742 мянган төгрөг. Тэгэхэд өнөөдөр яг надтай үйлчлэж байгаа шүү дээ. Тэгэхэд 530. Энэ бол үнэхээр бид явуулын хүмүүсээ бас жоохон төр оршин суугчийн зардлыг одоо ерөөсөө хараад бид нар бүртгэгдсэн иргэнийхээ зардлыг тэгээ төрч вэ, сууринч вэ те бид нар үйлчлэл үзүүлсэн л бол тэрийгэл бид нар өвчтөг бол бид нар ингээд хийх юм аа хийн. Тий. Хэдийгээр ерөөсөө би бас бусад юуныхаа өмнөөс адилхан тийм проблемтэй байгаа те бусад эмнэлэг. Тэгэхээр ерөөсөө төр оршин суугч бүх газар бүх явж байгаа газар энэ төр оршин суугчдыг яах вэ? Бид нар ингээл 2 3
200-300 мянган хүн л ингээл үйлчлэхийн тий. Тэгэл хав хоосоо оцрох ингээл ингэж яриад байгаа юм байна. Нэг хүн нэг эмч Энийг бол хэлсэн. үйлчлэх бүрийн хүн ам байгаад байхгүй юу? Сундаас санхүүжилтийн авчрахаар тогтмол зарлаараа сумдан санхүүж шүү дээ. Өрхийн эрүүл мэндийн төлөвлөгөөр хувьс зарлаа санхүүж болохоор авч болохгүй байна. Бидний одоо эрүүл мэндийн газар гэж байгаа. Бусад бүх одоо нэг 0-1 насны хүүхдийн нэг эндик байгаа гэдэг. Тэгэхээр чи одоо ингээд сундын хүн ам манайд ирээл одоо бид нэр хурц үйлчлэхээр илрүүлээд үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр санхүүжилтийн авахгүй байгаа гэсэн хэдий ч яаггүй хариуцлагатэйгээр зэрэг ороод байгаа. Тийм байгаад байгаа шүү. Тэгээд ингээд үйлчлсэн хүн болгоныхаа тэр жижиг хүмүүсийг бид авчих юм бол бид нар юусоо төрөөс шаардсан байх юм аа тийм ээ. Нэгтийг л Тэн дээр нэг шийдэл гаргах хэрэгтэй юм байна даа. Тарифын хөдөлгөөн 5 жил хөдлөө. Одоо тариф хөдөлгөөн дээрээс нь даатгалын санхүүжилттэй эдний одоо тэр ингээд бүртгэлгүй юм гэдэг шүү дээ. Тохиолдлоор нь ингээд сайдын хэлтэр сая өдрийн нэмээд эхлүүл магадгүй энэ одоо санхүүжилт нэг 2 дахин явчих боломж харагдаж байгаа. Ер нь тэр нэг дадлаас За маргаан хэлэхгүйгээр. За одоо бараг нь болцсон баг та бичээд өгч. Би болохоор үсгийн үйлчлэгээ шиг төрийн бас байгууллагын гэрүүн тавгаар идэх хүн байна. Манай байгууллага эдгээр багш царын үйлчлэгээ агентлагаар агентлагийн өргөл Монгол улсад нийгмийн хариуцлага өгчүүлэх хэрэгжиж байгаа. Энэ бүрэн эрүүл олцоотой эрүүл мэндийн үйлчлэгээ гэсэн дэд төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслөө бол төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн газар нэгдсэн хэмжээ эрүүл мэндийн төвүүд одоо хамтран энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд бол энэ 3 галын эмнэлэгтэр гудамжны чиглүүлэгч хаяг тэгээд дуугүй хөтчүүдийг одоо хийж байршуулад өнөөдөр ингээд хүлээж өгч байгаа энэ аз завшаалтай үйл та бүхэндээ ингээд нүүр болж таалцсандаа одоо талархаж бэлгшээж байна. Энэ эмнэлэг бол улам өсөж хөгжиж одоо үеийн одоо улам дэвшлэн одоо ихтэй байгаагаа бас илэрхийлье. Ер нь төрийн орчин суугчдын асуудал бол ганц манай аймагч биш улсын хэмжээний асуудал байгаа. Тэгэхээр энэ зорилтынхаа хүрээнд төрийн орчин суугч энэ бүртгэлийг ерөөсөө тодорхой болгох, тоон янз хэлдэг ийм учраас тодорхой болгох үүднээс одоо энэ судалгааг хөтөөгийн 23 сумаас мөрөн суманд оршин сууж байгаа хаяг нэрээр байршлаар нь сумаар ингээд гаргаад ингээд энэ судалгаа хийсэн. Ингээд бол 23 сумаас мөрөнгийн төв одоо 10 сараас дээш хугацаагаар 6732 хүн Улаанбаатар хотын аймаг хотоос 200 гаруй хүн одоо нийтдээ 7000 гаруй хүн 10 сараас дээш хугацаагаар одоо ингээд амьдарч байна. Мөн хөдөө сумдаас одоо тэрнээс богино хугацаагаар 2000 гаруй хүн төр оршин сууж байгаа бид нар ингээд тогтоогоод судалгааныхаа дүн холбогдох мэдээллийг одоо нийгмийн игэх хариуцлага гэсэн фэйсбүүк байгаа. Мөн Бүсгэд аймгийн засаг даргын тавгын газар, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн одоо фэйсбүүкүүдэд одоо ингээд судалгааныхаа дүн мэдээллийг дэжгэрэнгүйгээр одоо сумаараа одоо нэг сумын юу гэхэд айл багт байна уу? Нэг багийн сууж байгаа хүн гэхэд аль сумын хүн байна уу гэдгийг шууд ингээд харчаар ингээд програмд оруулаад фэйсбүүк дээр ингээд тавьсан байгаа. Фэйсбүүкийн линкийг одоо энэ дээр ингээд бичсэн байгаа. Энийг ингээд харах боломжтой. Тэгэхээр энэ төслийн хүрээнд одоо нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвийн төвүүдэд одоо үйлчлүүлж байгаа үйлчлэгчид 2 удаа 390 ингээд 780 хүнээс одоо сэтгэл хангамжаас судалгаа авсан байгаа. Иргэдийн одоо эрүүл мэндийн үйлчлэгээ тусламж үйлчлэгээ авахд одоо ямар өндөр бэрхшээл өгч байгаа гэдэг талаар мөн одоо нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн 5 төвийнхээ эмч ажилчдын сэтгэл хангамжийн судалгааг мөн авсан байгаа. Айл болохоор одоо 2 талаас нь судалгаа аваад одоо юу даа гэдгийг одоо тогтоох үүднээс ингээд дүгнэлт судалгаа ингээд гаргаад явахдаа бас тодорхой хэмжээний одоо дүгнэлт бэрхшээл байгаа гэдэг тогтоосон байгаа. Тэгэхээр энэ мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төв одоо аймгийнхаа хөдөөгийн одоо хамгийн их сумаас ерөөсөө 4-өөс 6 дахин одоо хүнд үйлчилж байгаа. Тэгэхээр энэ ингэж үйлчилж байгаа бол одоо хүмүүс төсвөр хүнд үйлцээр хийхээс бас өндөр байдаг юм байна. Ийм учраас одоо өрхийн эрүүл мэндийн төвийн төвүүдээ одоо нэг иргэнд ноогдох санхүүжилтийг одоо нэмэгдүүлэх юм шаардлагатай байна. Тэгээд ингээд би малангийн маргаал яатсан. Тэгээд ингээд гардуулъя гэж үсээд бэлдээд ирсэн байна. сайн.
Мөн одоо ингээд нөгөө аймгийн ард иргэдийг төлөөлөө сууж байгаа Эрхэм гишүүн, Камгтан гишүүн, Даваасан гишүүн, Мөнхбаатар гишүүн бас энэ эрх зүйн орчин энэ бусад арга хэмжээг шийдвэрлэхэд бас нөлөө үзүүлэх зорилгоо бас юм байна. За баярлалаа.